Зорин мэд залуучуулга бичлэг 50 2 ч юм уу 3 ч юм уу нэг нь хэвж байгаа. Дээрсэн та нар анзаарсан байх нэг доор ингээ бичлэгүүдээ хийдэг яг завтай үе те. Тэгээд гэрлээсээ ч юм уу те ингээ тэр сүд хүмүүдрээс хамаараад нэг цагт хийгдсэн байх. Тэгээд угсраа нэг 3 4 бичлэг хийж байгаа. Тэгээд тэрний одоо баг сүүлийнхээ бичлэгийг хийж байгаа шиг байна. Тэгээд 52 муу 53 ч юм уу. За юудсан. Тэгээд тэн дээр бас өмнөх санаудаа давтаж байгаа. Тэгээд нэг санааг нэг үнэн сайн санааг би маш сайн дүрсэлж хүргэж нэг хүчрсэн хүн юм болгохын тулд хичээдэг. Яагаад намайг нэг юм давтсан бэ гэх хүмүүс хэлэхэд би нэг сайн санааг хүний амьдралыг бүтнээр нь өөрчилж болох нэг сайн санааг маш сайн дүрслэхийн тулд хичээж байгаа. Тэгээд энэ дээр болох нэг санаа нь болохоор өмнөх бичлэг дээр хэлжсэн санаа л да. Чи үнэхээр баатар юм бол чи эрхүү юм бол би чамд нэг юм хэлье. Чи амьд байгаадах. Тэ хараад хэлчихээ дахиад стамин тэ. Пэгэр хэлүүлээгүй шүү гэхдээ. Чи ингээ эрх хүн гэж ярихаас өмнө арх мэрх ууж суугаад тэгээ цэрэг мэргийн тухай ярихаас өмнө чи нэг жоохон өөр байгаадхаа гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь чи ингээ амьдралын баталгаа чамд алга. Монгол эрчүүд ямар лээ те. Монгол эрчүүд богино настай чэжэдэлтэй л яваад идэг тийм хүмүүс байгаад байгаа. Гэтэ яг үндэ монгол эрчүүд дотор хорог орхиж байгаа хүмүүс зөндөө байна. Хүл ахталцсандөө байна. Бидний ярьдаг те. Ингээ төрөх өгөхөөр нь хэцүү байна гэж яриад идэг. Тэгээ үнэн л те. Үнэн. Тэгээ одоо жишээл автослог гээд тослоо байна. Тэрний цаан зөндөө олон тоо байдаг. Тэр тоог л харцдаг. Тэгээд жишээл би бас нэг батны хүмүүсээс автоосоор алдчихсан. Нэлээд том осол болсон. Тэгээд мэдэн дээр нэг 5 гэр бүлийн 5 хүн явж ижээл гэж гарсан. Тэгтээ тэр 5 хүн байгаагүй байхгүй, тоо байгаагүй. Тэгээд зарим хүний хувьд тэр бүр амар зүйлнээс байхгүй. Тэгээд тэр хүнийг ингээд босгож ирээд ганц удаа уулзаад гарнаас нь барьчаа буцаага хийхийн тулд тэр хүн байгаа бүхнээ ч өгөх боломжтой. Тийм хүмүүс бас байдаг. Тэгэхээр энэ бол ингээд бид нэр том зүйлийг ярихдаа тэгээ өхөл амьдрал хоёр тэнцүү мэдцүү. Тэгэл одоо утаа ч гэсэн тэгээ утаа гэдэг чинь бас эмгэл болчлоо шүү дээ. Ковид ч гэсэн заримдаа эхлээд инээд байсан. Гэтэ заримдаа ханиад байсан. Яагаад гэвэл хүмүүс бас тэргээр бас нас арсан байхгүй. Тэрнтэй адилхан ер нь бол заримдаа хүн бол тоо байдаггүй байхгүй. Тэр мэдээ гэхдээ буруу биш л та тэр мэдээ бичих өнөөж буруу биш. Тэг ингээд энэ зам тээврийн онцгийн зам дээр нослоо гарч ий. Тэн дээр ингээд 5 гэр бүлийн 5 хүн насарсан байна. Нэг хүн амьдулсан байна гэх тийм мэдээ гарлаа гэж. Тэгээ тэр 5 хүн дотор хэн байх вэ? Аав ээж, ах トゥ ч хүмүүс байгаа. Тэр чинь ингээд яг үлдсэн хүнийхээ хувьд бүр югаар цааш хүмүүс нөхгүй. Яг хоо тухайн машинууд ямар байсан санагдахгүй. Тэгээд одоо ч ер нь бол зам тээвэр ослууд гарч идэг. Тэгээд монголчууд хэлбэлтэй усан нам гарахгүй, одоо энэ галан нам гарахгүй, зас техниктэй техник нам гарахгүй өнтер гэдэг яг 100% үнэн өгүүлбэр шигсэн да. Бас тодорхой хэмжээнд үнэн ортой өгүүлбэр тахгүй. Тэгээд хүн хичнээн хэрсүү байлаа гэд алдаа гараад хүн гэж байхгүй. Хоёрдугаар болохоор би өөрөө ундаг байлаач бус түн тэнийг авах юм бол миний амьдрал нөлөөлдөг. Тэгээ би нөгөө 13 дугаар шинээр шилдэж штэ. 13 дугаар зуунд байсан бол би одоогийн уртнаас яриад цагаан хоол яриад суун гэж байхгүй. Нумсам харуус орсон дээр яагаад гэвэл би тиймнээс суух юм бол би ядаа амьдрал дээрээс миний амьсны баталгаа байхгүй учраас нумсам харуус сураа жоохон бэк болсон дээр байхгүй. Цаг үедээ нийцүүлээ. Тэгээ одоо цаг үед ч гэсэн тийм л дээ. Чи ингээд мундаг чулууч байлаа гэд чи мундаг машин барьдаг байлаа гэд ирээд хин нэг мөрөгчийг үсэх байхгүй. Тэгэл дуусна. Тэгээ нэг тэнэг гар, нэг сохтуугаар урдаас чинь дараа тэрхүү үсэхгүй. Хэмтчлэн. Ингээ бодохоор хүний амьдрал айгүй хямдхан юм шиг, амар юм шиг. Гэтэ азар нэг хууль байдаг. Би та нар зөндөө олууд хэлж байгаа нэг гой хууль байгаа. Гэтэ энэ жоохон ядаргаатай юм шиг хууль. Яг зөв талаасаа хэрэгжүүлвэл одоо жишээлбэл хэлчихсэн шүү дээ. Бардам зан бол муу зан.
Гэтэ өөртөө итгэлтэй маш төстэй. Гэтэ эргээр илэрж гин үү, сөргөөр илж ирж гин үү? Шин чанар нь тэг гэдэг нөхцлөөсөө нэмэх рүү юу, хасах руу юу гэдгээс хамаарат хоёр өөр үр дүн, шал хоёр өөр амьдрал, шал өөр хоёр зүйл хүлээж байгаа. Тийм. Тэгэнгუთ тэрнийхээ эсрэг үзэл бодлоо ч гэсэн байгаа л да. Яг нэг дэлгэрүүлээ ярил ярих юм байна. Тэрийг гэхдээ дараа ярив. Үндсэн сэдвээр барьж авахгүй бол. Тийм. Үндсэн сэдвээр барьж авах юм бол ер нь бол харин ингээд амьдрал дээр тийм мөхөл хацал зовлонгоо зөндөө байхгүй юу? Тийм. Тэрний цаана гэсэн зөндөө байгаа. Тэр гоё хуулийн яг юу юм бэ гэхээр амьдрал бол мөнхийн зүйл гэдэг хууль. Энэ хууль нь энэ хоёр ширхэг хууль гэж байгаа шүү. Нэг нь мөнхийн дуус шүү. Нэг зүйл дээр сурсан ч гэсэн дахиад сурах юм зөндөө байдаг. Энэ бол муухай юм шиг мөртлөг айгүй гоё хууль байхгүй. Залуу хүмүүсийн хуулийг сонсож жоохон төгшөө гэдэг. Ямар болоо хууль гэдэг. Тэгэхдээ яг үндэ тийм биш. Амьдрал суралцах зүйл их байгаа нь унж босоод ингээд явж байгаа амьдралыг амттай болгодог. Гэтэ унж бос гэдэг нь байн унах гэсэн үг биш. Зөв нь унж босонгоо эсвэл алдаандаа бодол дотроо чамаагаа алдаад ингээд явж байгаа нь хурд амьдралын гой зүйл нэг тоххой. Ялангуяа настай хүмүүсийн нэг их бас ойлгодог. Тэгээ тэр хүмүүс ерөнхийдөө бие махбодор алдгаас илүүтэй бодол дотроо алддаг болсон байдаг. Хоёрдугаар болохоор чи хэрвээ одоо би та зөндөө хэлдэж штэ. Чи хэрвээ энергинд чинь өвчин байхгүй бол чи өвдөхгүй. Энэ бол бүр бурхнаас үнд өгсөн бүр гайхалтай хууль заяа. Нөхөн түлжих чадвартай байдаг. Энэ энерги бие рүү чинь өвчин байхгүй бол чиний махан бие хизээж өвдөхгүй гэдэг хууль байна тий. Гэтэ яг зүгээр хорон ертөнц муу мухагаар дүүрэн. Муу мухаа бодлуудаар, дотроосоо муу мухаа бодлуудаар бохирдлоор дүүрэн, гаднаасаа үхлийн шалтгаануудаар дүүрэн, харанхуугаар дүүрэн байгаа нөхцөл төр болохоор энэ жоохон хэцүүлтэй. Гэтэ одоо бас цаг үе өөрчлөгдөж байгаа. Тэгээд ер нь бол хэрвээ чи энерги бие дотор чинь өвчин зовлон байхгүй бол чи юусоо өвдөхгүй. Энэ бол бүр бүхний хүн тогтоосон гайхалтай хууль. Нөгөө нэг хууль нь юу юм бэ гэхээр яг нь юунд ч үйл ажиллах гэдэг дасгал дээр бас байгаа. Тэр нь болохоор чи физик бит болон сүнслэг битийн хамгаалтаас физик битийн дарилтаас өөрийгөө хамгаалж сурах боломжтой гэдэг. Хүн энэгтэй далгажуулж чадахгүй бол зарим хүн энийг бас насан туршдаа хийж сурахгүй байхгүй. Дээрлэхүүж явсаргаал дуусна. Хин нэгний үзэл бодол, хин нэгний амьдрал, хин нэгний амьдралаар амьдрсаага дуустдаг байхгүй. Өөрийнхөө амьдралаар биш, өөрийгөө олж биш, сүнсээ гэрэлтүүлж биш. Хэрвээ та нар сүнсээ ингээд олцсон бол өөрийнхөө дахин давтагдчихгүй байдлыг ямар нэгэн байдлаар ойлгох хэрэгтэй. Чи юун дуртай, юун дургүй юм? Чи яагаад бурхны бит юм? Тэгээ чи сүнс чиний хаана үт юм? Тэгээ чи яагаад үнцэнтэй юм? Чи яагаад үхэж болохгүй юм? Чи яагаад амьдрах юм? Олон зүйлсийн хариуг тодорхой хэмжээнд олцсон байдаг байхгүй. Тэгээ нэг яг хүмүүс жоо нас тогтсон хойно жоохон нэлээ хэрсүү хүмүүс бурхны бэлгээр дамжуулж олдог л доо. Өөрөө хэрсүүдэж тэгээ олон зүйлийн дараа. Залуу хүнд болохоор заримдаа энэ хол идэх байхгүй. Хүүхд тахт үед нь гайгүй ойлгон байж байгаа сүлдө чимээг болчдөг. Энэний тухай бодгоо болчдөг. Юуны тухай боддог гэхээр идэх хоол өмсөх хувцс зүйл эсрэг хүснийхээ тухайд боддог. Энэ гэхдээ муухай гэсэн үг биш. Хэлсэн чинь махан бие төвтэй амьдарч байна тэр хүн. Төв нь өөр. Оюун бодол санаа төвтэй хүн байна, сүнс төвтэй хүн байна. Махан бие төвтэй хитрхийн амьдрахын сул тал нь бас тэр. Тэгэхээр нөгөө баг бандын титэм өгшиг болох гэдэг л да. Аюу ухаантай юмнууд бол ярих гэдэг. Тэгээд багонд ерхэлэгч. Манай багтаас телевизээр гардаг гэсэн. 25 жилийн телевизээр гардаг гэсэн сагддаг. Тэр шиг ер нь яг өргөжлүүлээд ухаантай юмнууд ярихад тэгээд та нар ухаантай юм сонсох дургуул дахиад гүйлгэр үзчихээрэй. Ер нь бол үхлийн ардтгаа бас байдаг. Гэтэ үхэлт шалтгаан гэж бас байдаг. Тэг хэрвээ нийгэм одоо жишээлбэл 13 дугаар зуунд нэг хүн дайнд яваад хүчлээ гэж үгүй. Хүрээ хүмүүс байддаггүйсэн бол тэр үхэл болох байхгүй. Тэрнтэй адилхан машин хэрвээ хангалттай сайн болсон бол тэр бас болохгүй. Машин сайн болохын тулд би юу хийх юм? Би юу ч хийж чадахгүй шүү дээ гэж хэлж магадгүй. Тийм л дээ. Гэхдээ нэг юм байна. Нэг юм юу юм бэ гэхээр дэлхийд бас сод хүмүүс байдаг байхгүй. Сод хүмүүс байгаа. Тэгээ сод хүмүүс дэлхийг өөрчилсөөр гэсэн хүмүүс байгаа. Хойно яваад гомдлосоор явж байгаа гэсэн байгаа. Одоо жишээл сүүлийн цахилгаан машинууд гарч ирж байна. Тэгээ энэ бол мэдээж муул хүмүүс нь болж байгаа, магт хүмүүс нь магтаж байгаа. Гэтэ би аль аль талд нь орохгүй. Яг л аль альнийх нь үнний ор байгаа. Гэтэ тэрнийхэн голчтой гундуур нь яг тэр бүтээл ингээд өөрчлөлтүүд бол мэдээж явагдана. Тэнгуут машины аюулгүй байдлыг сайжирч байгаа байхгүй. Тээврийн хүн тээвэр гэсэн үг шүү дээ. Хүн тээврийн аюулгүй байдлыг сайжирч байгаа. Хүн тээврийн олон төрөл байна. Одоо дээр үед морь байсан тий. Одоо чи машин байна. Галтрэг байна, онгоц байна. Тий.
Энэ тээвэрлэлтүүд ерөнхийдөө илүү аюулгүй, илүү чанартай, илүү ингээд баталгаа өндөрсөж байгаа. Тэгээ онгоц ч гэсэн ер нь бол нэг хахтар байн гослогддгүй шүү дээ. Нэг пууж мууж харууд ч юм уу агарын онцгой ингээд төсөл байдлаар орчихгүй бол тэгэхээр тэр хэрээрээ чанар сайжрахын хэрээрээ өхлийн шалтгаан багсж байна гэсэн материалын ертөнцөөс хамааралтай. За нөгөөх нь яг юу юм бэ гэхээр тэр осол яаж болохгүй байх вэ? Өнөөдөр нь жолоо барьж байгаа хүн хэрсүү байх хэрэгтэй байсан. Тэр ослын шалтгаан бол юу байсан бэ гэхээр яг машины бүрэн бүтэн байдал хангалттай байсан. Тэгэхээр яг хоёр юм л асан л да. Нэгдүгээр шорон зам дээр явж исэн. Тэгээд хоёрдугаарт засварын газараас аваад удаагүй машин байсан. Тэгэхээр яг тэр хүн хуучин машинда гэр бүлээ суулгаж явж байгаа гэдэг чинь тэр хүн жоохон хэрсүү хүн биш гэсэн үг нэгдүгээр. Хоёрдугаар угаасаа Монголд хуучин машин зөндөө байгаа. Гэхдээ инглигээд бид нар хуучин машиныг үзээд явах шаардлага байхгүй. Олон зүгээр хуучин машин барьж байгаа л чи зөөлөх явчих гэт нэг юм байна. Гэтэ хаширлаа суугаад ах юм уу? Тэ. Гэл бүх юм дээр айгаал яана гэл ингээл зөөлөх яваал ингээд ах юм уу гэвэл. Зарим утгаараа тийм зарим утгаараа үгүй юм байна л да. Хүн хэрвээ дотоод байдлаараа гэрэлтэж гээгээр чадсан бол чи бүх зүйлийг тооцоолж чад, бүх зүйлийг урьдчилж харж чадна. Чи дээрэс нь халтшгүй байж чаднаа. Чи илүү өсвөө байж чаднаа. Болохж байгаа аюулыг урдаас мэдэрч чаднаа. Тийм сүнслэг мэдрэмжүүд бас хүнд бүрдэх байдаг. Хэрвээ тийм байсан бол тэр хүн бас тийм алт хийхгүйсэн баг. Энэ мэтчлэн ер нь та нар ч гэсэн одоо эргэн тойрныхон хүмүүсийг автослоор ч юм уу, хүчин зовлогоор ч юм уу олон зүйлээр алдсан тохиолдол байдаг баг. Энэ дээрээ тэгэхээр материалын ертөнцийн нөлөө нь юу? Сүнслэг ертөнцийн нөлөө нь юу? Гэх мэтчлэн ингээд нэг жоохон 50% төгөлж хийгээд үзчихээсэ. Энэ бол гэхдээ муу юу гэсэн үг биш. Энийг өөрчлөхөд миний яг одоо надаас их хамааралтай зүйл юм. Тэгээ эсвэл цаг хугацаа хүмүүсийн хөгжлөөс хамааралтай хүчин зүйл нь юу юм гэх мэтчлэн ингээд бодоод үз. Гэтэ сүр дүнэлт битгий хийгээрэй. Ганц дүнэлт тийм. Тэрний юм бэ гэхээр хэрвээ чи амьд байх юм бол тэгээ чи дээрэс нь ингээд үнэхээр ингээд зүв байх юм бол чиний хамгийн том хөрөнгө дэлхийн ертөнцид оруулж байгаа хөрөнгө оруулалт гэхгүй юу? Энэ ертөнцийн үхэл хичнээн байгаад бүх зүйлийг бид нар тооцоолж чадахгүй ч гэсэн бид нар дотоод харанхуйг ялах боломжтой. Энд чинь бас бурхан дэж байгаа юм уу? Нэг ч гэсэн сайн хүн байх юм бол, нэг ч гэсэн гоцхоондоо хүн байх юм бол, нэг ч гэсэн эрдэмтэн байх юм бол, нэг ч гэсэн мундаг хүн байх юм бол, нэг ч гэсэн эрэг хүн, зөв хүмүүс байх юм бол бид нар үхлийг багасгаж чадна. Материалын ертөнцийг ч гэсэн илүү сайжруулж чадна. Дээрэс нь болцсошгүй аюулуудыг өрчлөн тооцоолж чаднаа. Яг сул дорой үед л хүнд бүх зүйл болцсошгүй аюул юм шиг санагддаг. Байгалийн юм шиг автосл хүчин зовлон. Тэ. Гэтэ яг судлаад ирэх юм бол яаж чадах юм бол бид нар маш олон өвчнүүдийг ялж чадсан шүү дээ. Тэр мэтлэн цаашдаа ялж чадна. Гэтэ гүнээсээ ял, түр зур бити ял. Дээрс нь бодолтой бити ял. Сая тэр миний видеонд хэлсэн жишээ шиг. Бити тийм амир хөө хичээсэн битгч. Яна би үхэж юм гэдэг ямарлаа бити амир. Гэтэ дотроосоо бүр ялчих. Тэгээ дотроосоо бүхнийг ялаад, муу мухаг ялаад, мэдэрдэг болоод үнэхүү халтшгүй байдлыг зогслоож чадах юм бол чи болон чиний эргэн тойронд өгөхгүй. Энийг би биш. Дээрээс амлаж байгаа. Тэгээд зэнийг дахиад нэг бодоод үзээрэй. Тэгээ жоохон хүн сэдв. Яг чадхаараа нэг тайлбарлаж болтлоо. Тэгээ дахиад тайлбарлана. Тэгээ тэр үтсэн видео өндөрлөх хугацаа болсон байна. Тэнд ч гэсэн хамаагүй үзсэнд баярлалаа. Баяртай.